За ингээд Өндөр хаан телевизийн хинтэд үйлдвэрлэв нэвтрүүлгийн маань цаашрын дугаарыг хөглөж байна. Бид энэ удаад Хинтээ аймаг Чингис хотод элбэг урланг та бүхэнтэй танилцуулан онцолж байна. Ингээд хамтдаа орж урлантай танилццгаая. За ингээд Хинтээ аймагт одоо элбэг урлан гэд хин сайхан урлан маань цоошин нөхөн одоо байраа ашиглалтанд оруулаад за өнөөдөр олон хүнийг ажлын байраар хангаж дээрээс нь одоо масс үйлдвэрлэх Хинтээ нутагтаа бас хийж байгаа. Энэ одоо хамт олонны ажил үйлсээс нь бас сурталчилъя гэж бодлоо. Ингээд хойлоо танилцъя. За сайн байна уу? Намайг Адзаа гэдэг. Би Хинтээ аймагтаа өсөж төрсөн. Хинтээ аймагтаа одоо 20 гаруй жил ажиллаж амьдарч байна. Өмнө нь би тэнгэр даатгалын салбарт ажиллаж исэн, менежер хийдэг байсан. Одоо яг энэ элбэг урлан мэрэгчлээ тис өөрчлөнгөтэй элбэг урлан гэдэг оёдлын цехийг үүсгэн байгуулаад 4 дахь жилдээ ажиллаж байна. Манайх бол чөлөө хувцас уу одоо бие тамирын хувцас, спорт хувцас, бомбор, гүрдэг, хантааз, ажлын хувцас, хөвчлэн одоо балбан байгуулах хамт олонны масс үйлдвэрлэлийг хийдэг байгаа. Одоо яг бие тамирын хувцсны чиглэлээрээ намар болгон одоо бие тамирын сурагчдын бие тамирын хувцсыг яг 4 дахь жилдээ болж байна. Энэ хугацаанд чамгүй их туршлага хуримтууллаа. Зөндөө олон харилцагч, үйлчлүүлэгчтэй болоод байна. За хоёлаа ягаад урлангаа элбэг гэж бас нэрлсэн гэдэг талаас нь асуусаа тий. Элбэг гэдэг элбэг дээл гэж бас бид нар ярьдаг тий. Яг энэ утгыг бас ингэсэн анхлаад за би ерөөсөө яг нэг ингэ солон урлан нэмээр байна. Одоо ямар нэр өгөх вэ? Хүүхдүүдийнхээ нэрийг хөөхөө нэрийг өгөх гэдэг их бодсон. Тэгснээ ер нь ингээд би ер нь чөлөө хувцас ойн, спорт хувцас ойн хүмүүс бол одоо ингээд хүүхдтэй захиалга өгтөө. За миний хүүхдийг өндөр болдгоо шүү, их өсөглөн шүү. Элбэг хийгээд өгөөрэй гэ. Тэгээд дээр нь хамт олноороо, гэр бүлээрээ, тэгээд үйлчлүүлэгчдэрээ, бүх нийтээрээ хотлолноороо элбэг хангалуун амьдрахын бэлэгдэж элбэг гэдэг нэр өгсөн байгаа. За тэгэхээр Хинтээ аймагт 4 жилийн өмнө яг үйлдвэрлэхэд ер нь бол зах зээл байна гэж харсан юм шиг байна тий. Яг таны одоо тухайн үед үйл ажиллагаа эхэлж байхад яг ижил төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс хэрэг байсан. Түүгээр юугаараа ялгарыг гэж та бас өөрөө бас бодсон бол. За 4 жилийн өмнө эхлэхдээ би ингэж бодсон. За ингээл тойрол ингээл харлаа. Дандаа сайхан Монгол дээл уралдаг, сайхан уран бүсгүйчүүл аймагаар бол зөндөө байна. За тэгэхээр би ерөөсөө ингээд ийм биеийн тамирын хувцас оёмоор энэ хөөдий цамц оём. Эхлээд ер нь их биеийн тамирын хувцас гэхээсээ илүү хөөдий тийм сул чөлөөтэй хөөдий цамц оёё гэж бодсон. Тэгээ эхний 100 ширхэг цамцаа оёод хот руу бөөндөж нийлүүлээд авдаг хүнд нийлүүлж өчөөд. Тэгээ одоо ярины намар боллоо. Одоо юу их вэ гэжсэн нь 2 хүүхэдтэй биеийн тамирын хувцас хийгээд тэгээ өмсгөөд хөөрхөн постэр хийгээд зураг оруулсан чил хөөх аймагт ийм юм ойдог болцсон юм уу хямдхан юм бэ нутагтаа захиалт хийгээд ингээд захиалга маань үргэлжлээд ирсэн. Тэгэл тэрнээс үндслээл улам оёдлоо сайжрууллаа. Анх би 5 нэг цех бүтэн цех худалдаж авч ирсэн. Тэгэхэд бол 5 хуучин машинтэй бүх юм нь одоо ингээд хайж эсгүүр бүх юмтайгаа тийм цех авах тийм байсан. Одоо би 4 жилийн хугацаанд машинуудаа бүх оёдлын машин техник технологиудаа шинчилсэн аль болох энэ үйл цэгтэй сүүлийн үеийн одоо дэвшилтэд технологиудыг ашиглахыг хичээдэг. Оёдлын технологи дээрээ ч гэсэн манай энэ оёдл юм байна шүү. Энэ оёдл нь зүгээр юм байна. Ингээд өөрчилчихье гэдэг одоо дандаа шин санаа гаргаж явахыг хичээж явдаг. За тэгээд элбэг одоо урлангийн маань хамгийн одоо том брэндүүд болох те нүүрс царай болох яалтчгүй одоо энэ тамирын хослууд бол байгаа. Тэгээд манай сургуулийнхан маань энэ тамирын хослоор бол ялангуяа элбэгээр бас үйлчлүүлдэг. Тэгээд гол нь тамирын одоо энэ хувцсны онцлог нь өнгөний шийдэл, биеийн одоо тухайн одоо биеийг сайхан юу гэдэг бид сууж өгсөн гэдэг юм а. За материалын үед, оёдлын үед маш чухал байдаг тий. За тэгээд хамгийн анхны гаргаж ирсэн загваруудаас өнөөдрийн загвар ямар дэвшилтэд болж одоо өөр болсон байгаа бол магадгүй хойлоо нэг сайхан барай танилцуулж тий. Тэгээ. Манайх бол анх одоо ингээд захиалагч нар энд нь ийм одоо яг зураг авчраад энэ иймийг оюулъя гэдэг байсан. Гэтэ би ч гэсэн анх ойж байхдаа ч гэсэн бас их зоригтой. Шууд та ямар зургаар оюулах юм би тэрнгээр чинь оюудаг ийгээд одоо тэр үедээ бас л их одоо бодоход их зоригтой байсан байгаа юм. Тэгээд ингээд анх бол хамгийн анх ингэж ойдаг байсан. Одоо дэвшилтэд технологи маань юу болсон бэ гэхэлэр ингээд уусалт оруулаад хувцсны хэвлэлтийг ингэж оруулдаг болсон. Энэ нь яадаг вэ гэхэлэр ингээд ийм цагаан ийм давууг гадна талд нь одоо ямар ч өнгө дээрс хэлбэрт өнгө оруулж уусгаж оруулж будаг. Энэ будгаар ингэж оруулдаг бас энэ тусгай зорилтын тосон будаг байдаг. Энэ нь бол ингэж арилахгүй, угаасан ч арилахгүй, үрсэн ч арилахгүй, хуулахгүй ийм онцлогтой байгаа. За тамирын хувцлуудыг бол ялангуяа манай
баг дундийнхан бол маш их танахаар захиалж мас үйлдвэрлэх хэлгэж авч байгаа. Одоо ямар их захиалгатайгаа бол? Одоо ихэвчлэн манайх чинь 1-р сургууль, Тэмүүжин 5-р сургууль ихэвчлэн их захиал. Ер нь их 1-р сургуулийн анх ч гэсэн ер нь 1-р сургууль их захиалдаг байсан. Одоо анх захиалж исэн Учрал багш, Жаргалт цэцэг багш гэдэг ингээд шилдэг 1-р сургуулийн сайхан багш нар одоо 3 дахь захиалгаа хүртэл хийгээ явж байгаа. Тэрэнд нь үнэхээр их баярлалдаг. Үнэт захиалагч нартай. Тэгжээж одоо орон нутгийнхаа одоо бизнес эрхлэгчид дэмжиж, орон нутгийнхаа одоо цэхүүдийг дэмжиж л чинь олон хүнийг ажлын байраар хахан, дээрэс нь орон нутагт мөнгө одоо яг үлдэж гин гэдэг чинь хамгийн том бас давуу талууд байгаа шүү дээ. Тий, одоо манайх чинь 4-5 ажилтнтай дандаа сайхан уран эмэгтэйчүүд байна. Тэгээ бүгдээрээ бас 3-4 хүүхэдтэй алдарт ээжүүд байна. Тэгэл энэ бүгд чинь тэгээд ингээд өөрсдийнхөө адаглал одоо өөрсдийнхөө хүүхдийн хувцсыг хүртэл ингээд оёод авчин дандаа шинэ технологиор оёо сурцсан. Өмнө одоо манай элбэг маань арай өөр газар байрлаж байсан. Жохон давчуухан тийм газар байрлаж байсныг санаж байна. За өнөөдөр ингээд бизнес нь үйл ажиллагаа нь улам өргөжөөд өөрийн гэсэн ажлын байртаа болсон байна. Ажлын байртаа болохоос гадна цэхээ тусад нь гаргаад за ингээд сайхан яг хувцснуудаа өөрийн гэсэн лангууд дэлгүүрээ хажуу талд нээгээд ийм одоо үйл ажиллагаа улам өргөжсөн байна л да. За тэгээд ямар зохион байгуулалтаагаар энэ одоо цэхийнхээ үйл ажиллагааг явуулж байгаа бол? За анх бол би нөгөө цэг хотоос авчирчаад гэртээ бүр 2 өрөө байрныхаа гэртээ оёдлын машинуудаа тавиад балкон дээрээ эсгүр хийж үзээд л ер нь их хоббитэй байсан юм бэл. Тэгээ хоббигоо олцсон юм л байна л да. Би бол ер нь тэгээд ерөөсөө за гэртээ ерөөсөө хийч болохгүй юм байна. Энэ ерөөсөө болохгүй юм байна гэд хаштунгийн нэг жижиг өрөөг түрээслээ. За тэнд суусан чинь давчтаад бас болдгүй. За тэгэхээр том байр гэж хаад хуучин одоо нураацаа оргил сургуулийн байранд орлоо. За хүүтэн боллоо 10 сар болсон халаалт байхгүй. За нүүе одоо дулаахан байр олъё гэд сангийн аж ахуйд очтөлгүүрийн тэнд очлоо. За бас л болдгүй манай хэд 0 байхгүй хэцүү байна гэд. За дахиад нүүлээ. 1-р сургуулийн урд талд 2 өрөө цагаан байранд очлоо. Тэр сайхан өгөөжтэй байранда бид нар чинь 1 жил 2 жил түрээсэлсэн. За тэгтэл нөгөө түрээслэгч маань юу яалаа. Одоо гараарэ манах юм их гэж байна гэд. За одоо айчгүй гэдэл аймгийг самарлаа. Улаан загалмайд төр байя гэд. Улаан загалмайд бас дэмжээд бид эдийг 1 сар байлгалаа. За бас халаалтгүй боллоо. Одоо айчгүй л болсон. 4-р баг руу очиё. Тэр шалбаг устай юм байна, мэлхийтэй юм байна. Одоо яанаа л гэсэн манай удилчид очиод бүгдээрээ цэвэрлэлээ. Яана за их энэ ч мэлхээ гэж оролцоогоо хэдүүлээ инээдэлтэй. Тэгээ тэнцээ бас их сайхан дулаахан төрийнхээ эвэлэр тэнцээ чинь бас жил намар өвөлтөө байчихсан. За тэгэл яг тэр хугацаанд би ерөөсөө л ингэж л оцсон л да. Ерөөсөө өөрийн байртаа болъё. Оёдл хийхлээр ингээд гэр орон маань хаягддаг юм байна. Үр хүүхдүүд маань гэртээ ингээд яаж байгааг нь мэддэхгүй байгаад идэх юм байна. Тэгээ манай баг хүүд их агаар хэрэгтэй байсан. Тийм учраас одоо ингээд байранд би хэдүүлээ хүүхдүүдэд орхиод ингээд байж хахаар нэг дор болгоё. Хүүхдээ ч агаарт хэрэгтэй, хажуудаа хүүхдээ хараа энэлттэй. Манай нөхөр бас алт мөгний дархан сайхан чулуугаар хөөрөг хийдэг. Чулуун сэлбэрч сайхан алт мөний уран тарах хүн байдаг. Тэгээд нөхрөө ч гэсэн бас тэр нөхөр маань ч гэсэн бас ингээл түрээсийн байрсэл онон хэвлэлийн подволд орлоо, мөг жаргалахын түрээсийн байранд орлоо. За тэгээд онон хэвлэлд ээжэт яана одоо бороо орлоо нөгөө багж руу одоо нөгөө бороо орчвол нөгөө хэдэн саяхан олон үнэтэй багж нь одоо юу яанда зэврээд илдэг болчихно даа гээл. За тэгээд шийдэлт хүрсэн. За тэгээд төслөө бичлээ. Надад бас нэг нөлөөсөн юм байв л үү гэдэг нөгөө бэст хөтөлбөр гэдэг. Тэгээ бэст хөтөлбөрийн нэг сургалтын зарыг үзсэн чинь ингээл бизнесээ ингэж өргөжүүлвэл зүгээр туслахаа дэмжлэгээ байвал ингэдэг шүү гэдэг их сайхан сургалтанд очиод тэгэнгүүтээ би ерөөсөө 22 оны 1 сарын бараг л ажлын эхний өдөртөө болроо дээр очиод бэст хөтөлбөрийн их чинь нэстэ нэрэ манай нөхөр юм идэг, их чинь юм идэг. Одоо надад ийм байр хэрэгтэй. Би гэхдээ ер нь л нэг жоохон гацчгүй яах вэ гээл ингээд их гоё зорилгоо очиж яриад тэгсэн чинь болроо. Азагч жидүүгийн зээл зарлагдана. Аашаа ингэж болно. Бас нөгөө банкуд дээр бизнес эмэгтэйчүүдийг дэмжих зээл байдаг. Энэ минь ингээд ийм материалыг хамрагдаж болно, материалыг бүрдүүлж болно. Бид нэр тань туслана гэд. За тэгэхээр нь л ерөөсөө л 2 сараас нь тэгээд жидүүгийн зээлийг төслөө бичээд би нөгөө өөрөө төслөө биччихдэг болохоор бичлээ. Болроо хин хоёроос зөвлөгөө авлаа. За тэгээд зөвлөгөөг аваа. Тэгээ сайхан төслөө явуулчлаа. Хөдөө аж ахуйн газарч дэмжсэн. Тэгээд нөгөө жидүүгийн зээл маань бүтчлээ. За бүтлээ. За тэгэл нодлон намраас эхлээл манай нөхөр өөрөө байшин гавраал. За би барина.
Би чадна гэл. Тэгэл манай хүн чинь сайхан бичгийн талбараар 6 сарын хугацаанд ингээд сайхан ажлын байртай болчлоо. Тэгэхээр одоо яг бизнес эрхэлж байгаа хүмүүс ажлын байр маш чухал те төрөөс түлээд явхад хэцүү. Төрөөсийн байртай хэцүү. Тий. Тэгэхээр одоо ингээд гэр бүлийн бизнесээ яг ингээд нэг дороо цогцлоогоод дээрэс нь хажууд нь гэр бүлээ ингээд сайхан эрүүл агаарт гаргаад маш том зөрөгтэй шийдвэрийг гаргасан байна гэж бас тэгсэн. Одоо тэрэндээ баяртайгаа одоо ингээд гаднаас үйлчлүүлэгч ороод ирэхэд ч гэсэн 5 тухтай орчныг бүрдүүлээд ойжоо орчин нөхцөл ажилчид маань ч гэсэн 5 тухтай. Тэгээд одоо ойжоо юм маань ингээд цэвэрхэн орчинд байхлаар одоо стандарт шаардлага хангаад голцоо дандаа хүн одоо хүний яг ингээ 2 дахь хэрэгцээ хүний биедээ өрөлдөж идэг хувцс нарыг ойдог учраас маш их цэвэрхэн байдлахыг хичээдэг би ер нь. Тэгэл өмсөж үзэн тойлдно. Тэгэл бас эн чин хувц цайлах өрөө хэрэгтэй болно. Бидний чинь хуучин подол чинь тэгэл хэцүүсэн. Гэхдээ тэр үедээ бол гоё л байсан л да, оёо л байсан. Одоо ингээд шинэ юм харж байгаа бас эргээ утгаад бас хэцүү байсан биш шүү. Тэгэл бид нар чинь тэр нүгөө явж байхдаа хүртэл ингээд үнэтэй 4-5 сая машина хүртэл ташраар нь 2-оор нь портер дээрээс унгаагаад тэ бараг л хүүхдээ унгаахад хүн гол нь харалдаг шиг л тэ бүр ингээ уйлмар санагдаад хэцүү байт юм хэлээ. Тэгээ янз янзын болоод энэ зэрэгт урж чадаа баяртай байгаа. Мундаг байна. Тэгээд зорьсон өөрийнхөө хүсэж байсан мөрөөдлийн одоо зүйлийг өнөөдөр багахан хугацаанд дамжуулаад өөрийн гэсэн ажлын байртаа болно гэдэг бол яалтчгүй бас хүчрхэг эмэгтэйчүүдийн хийж болох зоригтой үйлдэл гэж бас харж байна. За тэгээд дараагийн бүтээгдэхүүнээ танилцуулъя. За манай байгууллага ч гэсэн бас танай одоо үйлдвэрсэн бомброор бас гоёдаг. За тэгээд бомбер гэдэг бол яг ажлын бас анхдагч хэрэгцээнүүдийн нэг ялангуяа одоо энэ нөгөө брэнд бук гэдэг шиг бомбер гэдэг бол ажлын утас гэдэг бол тухайн байгууллагыг бас илтгэж яадаг тий. Тэгээд энэ хугацаанд хичнээн бомбруудыг ямар загвараар та бүх манай ээж үйлдвэрлэж байна? Ер нь ингээд байгууллага чинь ингээд багадаа л 5-аас 20 түнтэй 30 түнтэй байгууллагууд байдаг. Тэгэл бэрхийн тамгын газар, хөдөө аж ахуйн газар, өндөр хаан телевиз энэ бүр сонирхолтой. Нөгөө фэйсбүүкээр эн чинь нөгөө юу лээ Булган аймгийн хөлөө Баян овоо сум. Манай аймгийн Баян овоо сум биш. Эн чинь бүр Баруун аймгаас захиалсан. Баян хонгорын Баян овоо гэж байдаг. Тэндээс захиалсан. Тентгийн эрүүл мэндийн төвийн 30-аад хүн захиалж исэн. Энэ манай аймгийн нийгмийн даатгалын газар байна. Ингээ хоёр талаараа бас өмсчдөг. Ардлан намын хантаац байна. Гэтэ ер нь бүх загвараас ер нь ингэж авч үлдэж ер нь байхгүй. Тэгээд ингээд товчхондоо ингээд 1-2-ыг илүү авахаар аваад үлдчихээн. Тэгээд бие тамирын хувцуул тэгэл нисэх байна. Гэрлэн сумын тамгын газар, Хас банк, Төрийн банк гэдэг голомтонг тий голомтонг сэтгүүлчид гэдэг ингээд зөндөө ойсон 5 дугаар цэцэрлэг, 2 дугаар цэцэрлэг гэдэг ер нь ажилгүй байх цаг хугацаа ер нь бага байдаг. Гэтэ яг л ийм нөгөө шинээр ингэж эхэлж байгаа болохоор ажилгүй зогсох үе гарах тохиолдолд нь бид нар бол бас нөгөө ойдолчтой цалингүй байлгахгүйгээд хотоос нөгөө бас нэгдүгээр туршлагаа нэмэн хоёрдугаар цалин мөнгөө таслахгүйгээд бомбер хаус, эдүү брэнд гэдэг ингээ брэндүүдийн хувцснуудыг авчираад очтгий. Тэгээ одоо боловсролын тухай хуулийн дээр одоо ер нь бол поло өмсөё гэдэг ийм бас нэг юм яваад ах шиг байна. Тэгээд полог зарим ангууд ингээ хот руу бас захиалж энд полоос гардгүй юм байна гэсэн ойлголт бай. Тэгээ сайхныг болтолцоо орж иртэ хүртэл байсан чинь танах бас поло үйлдвэрлэдэг юм байна. Дээрээс нь нөгөө полоны одоо энэ логонууд арилахгүй байх шийдлийг бас их гаргаж өгсөн нь бас таалагдлаа. Тий. Поло энэ манай полоны даавуу бол ерөөсөө юу яахгүй. Үргэлтэж бөөсдөхгүй, хоорондоо ингээ будаг гарахгүй, ингээ цэвэр даав байгаа. Зах нь ингээ ийм нэхмэл ийм зориултын зах байгаа. Тэгээд энэ дээр бол одоо ширмэл хийж байгаа. Манай аймагт ширмэл хийдэг болсон. Тэгээд энэ ширмэлийг хатгамлаар ингэж одоо эднэрийг ингээ хатгамлаар ингэж хийж болно, хэвлэлээр хийж болно. Ер нь сонголтуудыг ер нь аль болохоор бий болохыг хичээж байна да. Одоо поло гэхэд олон төрлөөр поло бол олон өнгөөр гарна, шаар, улаан, цагаан. Тэгээд юуны хувьд материалын хувьд одоо яг иймэрхүү материал. Материал нь болохоор ийм даавуу байж болно. Ийм өмсгөлийн одоо нөгөө амьсгалдаг материал гэдээ байдаг. Ийм нөхтэй материал. Энэ нь бол нөгөө хүүхдийн хөлсийг хөлс гарангууд хөлсийн шингээж аваад буцаад амархан хатдаг талаараа хатдаг болохоор их даавуу талтай байдаг. Танайх бас шинэ технологи хуйла энэ өрөөр тэгээд шинэ технологи гаргаад логог бас арай даавуудад хийдэг болсон гэж бас
танай менежер бидэнд бас хэлсэн. Тэгэхээр энэ ямар учиртай, ямар тоног төхөөрөмжүүдийг аймагтаас нийлүүлээд бусдаасаа бас юугаар онцлог байгаа юм бол? Энэ бол ингээд нөгөө хувцсны одоо сүүлийн үеийн технологи юу яадаг. Одоо нөгөө ихэвчлэн хүмүүс юугаар таниндаа нөгөө тоглолтын өмсгөлүүд, спорт тоглолтын өмсгөлүүд тэрийг ингээд одоо энэ ингээд ийм 300 гаруй өнгөний кодтэй. Тэгээд энэ нь ямар удаг вэ гэхэлэр зүгээр нөгөө принтерийн будаг шин нөгөө тусгай тосон будаг байдгийг. Энэ даун дээрээс яаж ч угаасаа арилахгүй, хуулрахгүй ийм технологи байдгийг. Тэгээ энэ яадаг вэ гэхэлэр эхлээд ингээд цаасан дээр тосон будгаар ингээд хэвлэлцдэг байхгүй. За тэрийгээ тэгээ шин. Энэ манай ингээд хэвлэлээ өрөө. Тэгээ хатсан бодгаар оруулаад энэ халуун пресс гэдгийг. Энэ халуун прессэнд даавуугаа игээд цаасаа хийгээд тэгээд өндөр даралтаар дарддаг. Тэгэхээр нөгөө даавны энэ цаасан дээрээс нь тосон будаг маань даавандаа шингэж өгөөд энэ тосон будаг нь бол нөгөө дандаа гадна талдаа байдаг. Тэгээ хүний биед бол хүрэлцэж тэгж хором хөнөөл юм байхгүй. За элбэг урлан маань одоо өнөөдрийн байдлаар 3-4 хүнийг ажлын байраар байнгын ажлын байраар хангаж байгаа. Тэгээд яг энэ ард маань бас яг үйлдвэрлэл маань яг явагдаж байна. Тэгээд мэдээж одоо оёдлын машин гэдэг бол өөрөө хамгийн анхдагч хэрэгцээ байдаг. Тэгэхээр машинууд ямар машин хэрэглэж байна. За хичнээн үнийг ажлын байраар хангаж өдөртөө хичнээн хувцсыг та бүхэн үйлдвэрлэж байгаа байна. За үйлдвэрлэлд бол одоо сүүлийн үеийн шинэ гарсан энэ Jack брендийн ихтэй улсын үйлдвэр юм Jack Америк руу экспортлдог, импортлдог Jack брендийг хэрэглэж байна. Энэ манай машинууд бол дандаа ийм бүр автомат уцаа тасалдаг, бүхэлдэг, гоёлын ойдлуудтай ийм машинууд байгаа. Энэ бол ингээд нөгөө 6 утастай ирээс энэ яадаг вэ гэхээр ингээд хэрснийхээ гадуур дахиад ийм нөгөө нэг ийм бүхэлгөө ойдол, давхар ойдолтой, давхар шулуун ойдолтой болохоор энэ өмдөн дээр өмдний салтаа ингэж урагдахад одоо нөгөө нэг ойдол задарна гэсэн ойлголт бол байхгүй болчихж байгаа. Ингэж ирээд дахиад давхар ойчиж байгаа. Эднэр нь болохоор ингээд 4 утастай ирээснүүд. Энэ яадаг вэ? Энэ машин яадаг вэ гэхээр ингээд нөгөө керман дээр бүхэлгээ идэх. Одоо керман дээр өмдний керма, цамцны керман дээр ингээд нөгөө энэ ингэж урагдахаас сэргийлээд манайх урд нь бол нөгөө ийм хийж байгаагүй. Одоо энэ жилийн нөгөө бас нэг төвшлөлтөд юм маань энэ бас бүр автомат ингээд бүхэлгэнүүдийг явуулчихна. Одоо өмдөн дээр жишээлбэл энэ керман дээр өмдний керман дээр ингээд энэ ингэж задрахаас сэргийлээд ингээд бүхэлгөөтэй энэ дээр хоёрт ингээд ийм бүхэлгээ хийчихэж байгаа. Энэ бас товчааддаг машин. Бүр автоматар товчаадна. Тэгэхээр юм автоматчаад ирэхээр ажлын бүтээмж гэсэн бас хурдан гараас юм гарах нь хурдан. Тий, одоо бид нэр энэ энгийн машин дээр бол ингээл найшин цааш нь хөдөлгөөд энэ дээр бол ерөөсөө ингээл орлоо гэж ер нь өдөртөө юу гэдэг яг суугаад хийвэл хичнээн одоо хос. Өдөртөө ер нь бол ингээл өдөртөө нэг 14-5 хос бол яг бүтэн бол дуусна. 30 гаруй хүүхэдтэй ангийн хувцс бол 2 өдөр бүтэн оёгдоод дуусчихна. Ер нь одоо хүмүүс маань захиалга өгчөөд хурдан авъя гэдэг нэг тийм темптэй шүү дээ монголчууд чинь цагт болгож өгч. Тийм гэдэг. Одоо ингээ очиртай байгаа шүү гэж тэнгүүт. Бушуу ирээд хэмжээгээ аваа гэл. Тэгэл за хэмжээгээ очиод авчихлаа. За одоо манай хувцс гарч ийн нөө гэл. Манайх ингээ захиалгатай байгаа юу яа шүү. Хэдээстэй тоног. Тий, одоо ингээ ер нь бол эсвүртэй нэг хоног болчихно. Хэвлэлтэй хувцс бол хэвлэл дээр нэг хоног болно. Ойдол дээр том анги бол 2-3 хоног гээ. Яалтчгүй нөгөө урт болчихроос жижиг ангиуд бол ер нь 1-2 хоногтой бол гарчна. Сумдын одоо нэг 20 эд хүүхэдтэй ангийн хувцс бол нэг өдөр бол ойдол дээр бол яг нэг өдөр гарчна. Аль болох одоо хурдан хугацаанд чанартай гүйцэтгэл өндөртэй гаргаж өгчл хэрэглэгчтэй одоо тий одоо тэгээд манай нэг давуу тал яадаг вэ гэхээр хэдий ингээ биенээс хэмжээ аваад хийж байгаа ч гэсэн ингээ нөгөө хүн хүний өмсгөл өрөөдөг. Одоо хүүхдэд нь болоод идэг. Ээж нь бол сул өмсгмөр идэг. Аав бол яг тааруулж өмсгмөр идэг. Тий одоо манай нэг онцлог тийм шүү дээ. Аауд ирээд хүүхдэд дагуулаа хэмжээ өгөхлөөр миний үедээ яг тааруулаад хийгээрээ сул навсгаар хийг өмсөхгүй шүү гэ. Ээжүүд болохоор 2 жил өмсгөн 3 жил өмсгөнстэй сул хийгээд өгөөрэй хичээгээд. Тэгээд тийм болохоор аймагтаа хийсний давуу тал болохоор одоо ингээд хувц маань оёгдоод очин. Тэгэхээр ээж нь болохоор жоохон аав нь болохоор жоохон асаад өгөөч гэдэг. Тэр мөр бол ерөөсөө асуудалгүй. Тэн дээр би ингээл асалтын мөнгө аваад хийхгүй мэхгүй гэсэн юм байхгүй. Тэр хүнийг 100% сэтгэлд нь хүртэл за тэхүү за тэгээл гэд нэг тиймэрхүү хандлагатай ажилтдаг. Тэр нь аймагтаа илж байгаагийн бас их давуу тал юм да. Тэ. Одоо яг айл ангийн хувцсан дээр явж байна. Одоо 1-р сургуулийн жаргал цэцэг багш анги дээр явж байна. Энэ анги маань бүр онцлогтой бүр 56 хүүхэдтэй. Тэгээ футболк 3 хос явж байгаа болохоор энэ анги маань одоо нэг 4-5 хоног оёгдчих.
Тэгээ бас нэг юм энэ жил бас нэг нэвтрүүлсэн юм маань бас энэ юу байгаа. Ийм нөгөө өмдний хутны цацруулагч байгаа. Энэ маань ингээд нөгөө хүүхдэд ингээд ороо үчи явахад ингээд ойдог. Тэгээ ингээ бас нэг ёсондоо хуцан дээр загвар болоод гоёо болоод орчиж байгаа. Нэг нөгөө талдаа болохоор бас аюулгүй байдлаа хангаад ингээд оруулчихж байгаа. За. Тэгээ маш олон зүйлийг зэрэг амжуулж байна. Хажуу талдаа одоо өөртөө ингээ сайхан логогоо хийдэг болж байна. Тэгээ хинтээ аймагт бол яг энэ биеийн тамирын масс үйлдвэрлэл одоо яг тамайхтай өрсөлдөх хэмжээнд одоохондоо байхгүй байгаа юу? Тэг судлаагүй штэ эрдээд судалж амжих баг бас байхгүй гэж хэлж мэдгүй юм гэдэг. Гэтэ ер нь бол би эрчимтэй аягуусаа хөгжүүлэхийг хичээгээд явж байгаа болохоор бас мэдхгүй юм л та байхгүй хаа. За цаашдын ер нь зорилго юу гэж бодож байгаа вэ? Яа гэж бодож байна? Өшөө бас бодсон санс юм бас байгаа шүү дээ. Цаашдын зорилго бол ерөөсөө энэ эрчээ алдахгүй биеийн тамирын хувцас улам чанаржуулна, улам цагуурлаг болгоно, брендийн түвшинд хүрэхийг л хичээж байна. Том зорилго бол. Тэгээд орон нутгаастай хангадаг. Бас нэг том зорилго бол орон нутгата формын хувцсыг, сурчийн формын хувцсыг оёх зорилготой байгаа. Тэр бол ирээдүйн зорилго байгаа. Тий. За гол нь одоо энэ хүний нөөц, ойдолчид гэдэг зүйл өөрөө маш их чухал. Тэгээ ойдолчид байхгүй болоос энэ масс үйлдвэрлэл бас төдийлөн сан гарахгүй. Тэгээ ойдолчтой одоо та бүхэн яаж урамшуулж гин, яаж энэ хүмүүстэй хамтран бас ажиллаж байгаа бол мэдээж орон нутгийн ээжүүд нь ажиллаж байна шүү дээ. Тий. Манайх бол урамшуул жилдээ нэг урамшуул өгнө. Тогтмол яг бүтэн жилээ тойроод ажилласан хүмүүстэй бол жилдээ урамшуул өгнө. Тэр нь бол 1-2 сая төгрөг. Одоо 1 жил ажиллаад ажилчвал 1 сая төгрөг. Нэгээс дээш жил ажилчвал 1-ээс дээш бол жил болгондоо одоо урамшуул 2 сая төгрөг явчихна. Цалин тий. Тэгээд цалин бол 7 сарда 2 хоног 2 хувааж буудаг. 15 хоногор буудаг. Тэгээд энэ дээр нэмээд дээр нь ингээл давуу материал одоо хүүхдтэй тийм оё, гэртээ тийм оё бүгд тэгээд л бүгд хөнгөлтэй үнгүүл өгд юм дөө. Манай ойдолчид бол бас их сэтгэлтэй хөөрхөн шүү дээ. Хэдүүлээ энийгээ тэгчээ, энийг ингэчээ. Энэ маань болохгүй байх гэдэг бол байнга тийм хэдүүлээ сайхан дотн эгч дүүс шиг л байдаг. Тийм бах тий. Өөрийнхөө шаардлага хүлээж аваа, за энийг ингэчээ, тэрийг ингэчээ гэдэг бол хамгийн чухал тий. За ингээд ийм сайхан гоё өрөнгөсөн үйлдвэртэй хажуудаа дэлгүүртэй ойдлынхоо цехийг гаргаад тусад нь одоо яг энэ хэвлэлийнхээ өрөөг тусад нь гаргаад маш олон зүйлийг үнэхээр их амжуулжээ. Тэгээд танай бизнес төвшөө илүү амжилт хүсье. Тэгээд орон нутгийнхаа бизнесийг дэмжихэд л ийм одоо өр өгөөжийг өгж байгаа нь бас танай дээр үнэхээр бас харагдаж байна. Тэрнээс ч одоо урагшаа захиалт юм уу, хот руу захиалах юм бол яг л ижилхэн материалаар яг л ижилхэн загварын хувцууд л ирэх нь ойлгомжтой. Тэгэхээр хажуудаа байгаагийн давуу тал нь ерөөсөө л энэ байгаа шүү дээ, тий. Орон нутгад манай аймагт чинь масс үйлдвэрлэл ер нь байгаагүй. Одоо бол ур өрнөх салаа манах гэдэг ингээд масс үйлдвэрлэлийг явуулж эхэлж байна. Бас нэг ихтийн зорилго бол нөгөө аймагтаа ажлын хувцас оёод бас масс үйлдвэрлэлийг бас нэг дахиад нэг салбар шугам нэг бас нэг зорилго байгаа. Ер нь зорилго байна уу? Зөндөө сайхан том зорилго байна. За баярлалаа. Тэгээд энэ сайхан бизнес өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд 5 жилийн хугацаанд чамгийн олон бас зүйлүүдийг амжуулсан байна. Олон ч газраас саний ярьж байгаад бас нүүсэн байна. Өнөөдрийн энэ сайхан амжилт бүтээлийг тэр газруудаас л бас их олж авсан байх гэж харж байна штэ. Тэгсэн. Ер нь бол туризм байр гэдэг бол бас хэцүү юм байл. Бас нэг юм нь бол одоо туризм байр сайхан шинэ хоног төхөөрөмж авчдаг. Нөгөөдхөө байрлуулах гэхлээр зай талбай маань хүрдэггүй. Тэгээд их учир дутагдал байсан. Одоо тэгэл энэс илүү өргөжүүлэл эрчтэйд явандаа л гэж бодож байна. За нийт хэрэглэгчдэд танай одоо үнэнч захиалагчтай хандаж бас юу гэж хэлмээр байна. Энэ 4 жилийн хугацаанд манайхыг зорин үйлчлүүлээд алдаа оноотой маань зэрэг ингэж биднэрт захиалга өгчээсэн нийт харилцагчтай үнэхээр их баярлалдаг шүү. Дахин үйлчлүүлэхэд нь баярлалдаг. Одоо бараг нэг айлын байгууллагаараа ээж нь хилэгдэж байгаа юм. Сургуулаараа анги хамт олноороо хүүхдүүд нь хилэгдэж байгаа. Манай нэг айлд одоо 3-4 ам бүлтэй байлаа гэхэд дөрүүлэнд нь хувцас очсон тохиолдол өдр байдаг. Тий. Тэгэхээр үнэхээр их баярлалаа нутгийн зан олондоо. Гэр бүлийн гишүүн бүрт хурж ажилладаг. Тэгдэг. За баярлалаа. За ингээд хинтэд үйлдвэрлэлийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт элбэг хурлангаар бидд очилж за энэ сайхан хамт олонны ажил үйлсийг та бүхэндээ сурвалжлаа. За тэгээд хинтээ аймагтаа за масс үйлдвэрлэлийг жишгээр нь бас утгаар нь бас хэрэгжүүлж байгаа энэ хамт олон за биеийн тамирын хувцас бомбер гэд бүхий л одоо төрлийн хувцсуудыг одоо
үйлдвэрлэх юм боломж одоо Хинтэн аймагт маань байгаа шүү. Тэгээд Хинтэн нутгийн энэ сайхан цехийг урлан та бүхэн зорж бас өшөө олон бас захиалгаа өгч эдгээр одоо бүсгүйчүүдийг сайхан дэмжиж өгөөрэй гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд танаа хамт олонд ажлын амжилтыг хүсье. Тэгээд хүний анхдагч хэрэгтэй болсон энэ хувцсыг урлана гэдэг бол өөрөө бас их сайхан буянтай ажил байна. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Танаа хамт олонд ч гэсэн үнэхээр их баярлалаа.